Та бүхний өнөөдрийн амгалан галхия. За бидний бэлтгэдэг компьютерийн цогц хичээлээ маань ээлж дугаарыг үргэлж байна. За бид нар энэ удаагийн хичээлээр Word баримтын дотроос тодорхой нэгэн үг бүсгийг хэрхэн хайж олох, мөн түүнийгээ өөр үг бүсгээр солих ажиллагааг яаж хийдэг юм бэ гэдгийг зааж өгнө. Өөрөөр хэлбэл энэ бол баримтыг засварлагтай холбоотой нэлээд чухал үйлдэл байгаа. За ингээ хэдүүлээ Word дээрээс урд нь бичсэн бичлэгтэй ямар нэгэн баримтыг нээж зөвлөх хэрэгтэй байна. За тэгэхээр бид нэр open гэдэг энэ командыг сонгож аваад за урд нь бичсэн баримтыг нээх ёстой. За open command гэдэг маань ихэвчлэн шууд тухайн одоо хэрэглэгчийн Matrix гэсэн хавц руу өөрөө аяндаа хандаж тэр Matrix гэсэн хавцыг нээж өгдөг шүү дээ. За open дарлаа яг тухайн тохиолдолд энд Matrix гэсэн хавцан тэр байгаа гэдэг нь энд зааж өгч байгаа. За тэрнээс бид нэр brochure гэсэн нэртэй баримтыг сонгож аваад open төвчийг дарснаар энэ маань нэгдэх юм аа. За open төвч дарагдаад баримт маань нэгдлээ гэсэн үг. За энэ баримт бол нэг 40 хэдэн хуудастай одоо баримт байгаа даа. Тэгэхээр энэ баримтнаас бид нэр тодорхой үг бүсгийг хэрхэн хайж олох юм бэ? Хайлт ээж явуулах юм бэ гэдгийг эхлээ үзнэ. За хайлт гэдэг маань болохоор бид нэр эдитснээс орж агаад хаах үгөө одоо олоход зориулагдсан ийм хэрэгслэг дууддаг. За тэр нь болохоор find гэдэг ийм команд байх юм байна. Find. За эдитснээ find гэдэг командыг бас гаран дээрээс шууд Ctrl F гэдэг төвчийг дараад бид нэр шууд дуудаж болно. Ctrl F дарах юм бол шууд өөрөө аяндаа find гэсэн одоо харилцсан хол нэгднэ гэж ойлгож байна. За ингээ find төвчийг л дарлаа. Find and replace гэсэн гарчигтай ийм цонх нэгдэж байна. За энэ цонх бол сайн анзаарах юм бол 3 тавтай байгаа. Эхнийх нь болохоор find гэж харагдаж байгаа. Хоёр дахь нь болохоор replace, гурав дахь нь болохоор go to гэсэн юм байна. За бид нар бол find replace-ийг өнөөдөр үзнэ. За тэгээ find дээр нь хувьд find-ийн хувьд авч үзэхэд эхлээд find what гэсэн юм цонх байх нь find what гэсэн юм бичлэгийн талбар байх нь өөрөөр хэлбэл энд би юу хаах гэж байгаа гэдгийг бол бичих ёстой. За энэ дээр би clear интернет гэсэн үгийг бичиж байна. Өөрөөр би энэ баримтын доороос интернет гэсэн үг хаана байгааг би олох гэж байгаа гэж болох юм. Ойлгож болох юм. За ингээд find next гэсэн төвчид дарснаар энэ үгийг л олж байна. За хамгийн эхлээд шууд нэгдэр хуудсан дээр олдож байна. За энд олохдоо өөрөө бол би дас үг байдалтай биш, өөр үгийн одоо нэг хэсэг үе байдалтайгаар тийм ээ. Энэ бол олж шít. Интернетийн гэдэг үгний интернет гэдэг бол надад олж өгч байна. За ийм байдлаар би дахин одоо find next гэсэн төвчийг дараад тахлаар яг энэ интернет гэсэн үг хаана байгаа байна тэр бүгдийг надад олж өгч байгаа. За доотлолт нь хууснаа дугаар нь бас надад үзүүлж байгаа. Тэд нар хуусан дээр энэ чинь олж байгааг надад харагдана. Шууд яг үгээ олоод олсон үгэн дээр өөрөө шилж очиад байгаа шүү дээ. Дараах тасанд шилж очиад байгаа. За гихшлэгээр би энэ үгийг олж байна. За энэ тохиолдолд сая яаж харигдсан гэхээр интернет гэдэг үг маань өөрөө бидас үг байдалтай байсан ч олсон ямар нэгэн үгний нэг хэсэг байсан тохиолдолд ч бас энийг бол олж авсан байгаа. За тэгвэл бид нар яаж тийм ээ энэ одоо үгийг дангаар нь байгаа тохиолдол болох вэ? Өөрөөр хэлбэл би хайлтаа нөхцөл жоохон найруулах хэрэгтэй болж эхэлж байна. Энэ тохиолдолд тэгэхээр бид нар энэ дэр more гэсэн энэ товчид дарснаар хайлтан зориулсан нэмэлт тохиргоо яадаг ийм одоо хэсгийг бол дуудаж байгаа. Цонх маань арай томорч байгаа гэсэн үг. За тэрэн дээр бол энэ хайлтын options буюу тохиргооны хэсэг дээр зөвхөн тэр үг дангаар байна гэдэг бол би сонгож өгч чинь тэр маань хоёр дахь сонголт болж байна. За this words only ч гэдэм үү те. За энэ үг дангаар байх ёстой. Тэгэхээр энэ үгийг би яг дангаар байгаа тохиолдолд олно гэсэн үг. За ингээ би хайлтыг явуулахаар одоо энэ командыг өгөх юм бол энэ маань зөвхөн тэр одоо интернет гэдэг үг өөрөө ямар нэгэн үгэнтэр биш. Тийм ээ? Үгийн үе байдалтаар биш. Дангаараа байгаа тохиолдолд надад олж өгч байгаа. Зөвхөн дангаараа байгаа тохиолдолд. За бид нар хайлт явуулахад бол эхлээд курсаар хамгийн дээд нь явуулж байна. Өөрөөр хэлбэл би тухайн баримтны хамгийн эхнээс хайлт явуулж байгаа. За хамгийн эхнээс хайлт явуулахад бол бид нар Ctrl Home төвчийг дараад баримтыг хамгийн ихэнд навсаж байгаа шүү дээ курсорыг. За ингээд find next төвчийг дарлаа. Яг интернет гэсэн үг дангаараа байгаа тохиолдолд надад олж өгч байна. Энэ тохиолдолд тийм ээ. За дахиад би дарж болно. Дахиад find next-ийг бид нар дарснаар дараачийн үгийг олж байна. Мөн л яг интернет гэсэн үг бол өөрөө яг дангаараа би дас үг байдалтай байгаа. Өөр ямар нэг үгний дотор орсон биш, тийм ээ? Үе байдалтайгаар биш. Энэ үг дангаараа байгаа тохиолдолд олдоод байгаа. За ингээд би find next гэсэн товчийг дарах тоолонд би дандаа зөвхөн тэр интернет гэсэн үгийг л нэгээр би хайж олж штэ. За ийм одоо тухайн үг дангаараа байгаа тохиолдолд олно гэх юм бол бид нэр options-ийнхаа дээрээс хоёр дахь сонголтыг одоо чеклэлээр тэмдэглэж гэнэ байна гэж ойлгож аваарай. За эхний тэмдэглэл нь болохоор match case гэсэн ийм тэмдэглэг байгаа. Match case гэдэг нь болохоор энд хайх гэж байгаа одоо мэдээлэл маань тийм ээ том жижиг үсэг нь яг
таарч явах хэрэгтэй гэсэн юм сонголт юм байна. Хэрвээ би одоо интернет гэдэг үг хайхтаа хамгийн ихний үсэг нь томоор байх юм бол би энэ одоо саяхан шиг юм жижигэн үсгээр эхэлсэн интернет гэдэг үгийг ялахгүй байх хэрэгтэй байхгүй. Зөвхөн ихний үсэг нь томоор эхэлсэн тэгээд дээр нь тэр үг дангаараа байх хэрэгтэй гэдэг нэгслээ би давхар тэмдэглэсэн байж байна. Дангаараа байх хэрэгтэй. Ийм тохиолдол би олно гэж байна. За ийм болгож бид нар биччихээд find next төвчийг бол дарж болно. Find next төвчийг дарж болно. За энэ тохиолдолд бид нарт бол зөвхөн том үсгээр эхэлсэн интернет гэсэн үг дангаараа байгаа тэр үгийг л одоо биднэрт олж өгч байна. За ийм байдлаар олж өгнө тийм ээ. За ингээд хайлт өөрөө явагдаад ингээд хууцны дээрээс хаваад доош явагдсаар хагаад дуусах юм бол аянда Word л өшөө үг олцсонгүй гэсэн юм мэдээлэл бол өгдөг. Өөрөөр хайлтад бүрэн явагдаж дууслаа. Дахиад энэ үг олдохгүй байна гэсэн. Ийм байдалтайгаар гарч ирдэг юм аа. За дахиад дарах юм бол курсор аянда хамгийн дээд дээр нь өөрөөр баримт дахиад ихнээсээ хайх гэж гэсэн үг. Дахиад ихнээс нь хайлгсан ч энэ тохиолдол нэг л олдно биднэрт бол тийм ээ. За хайлтын илэрхийлж чиглэл нь бас зааж өгч болдог. Тэр нь болохоор би баримтын дотор бүхэлд нь дээш дээш бүх хоёр чиглэлд нь хоёуланд нь зэрэг хангасан юм даа. Оол гэсэн сонголт хийж болно. Зэрэг жоохоо энэ бол яхаа бүхэлд нь хань гэсэн үг. Ерөөсө курсорын байгаагаас дээш дээш тийм ээ. Баримтаа бүхэлд нь хань гэсэн үг. Дараа чинь болохоор даун гэж байгаа нь болохоор курсорын байгаагаас доош байна. Зөвхөн доош байна. Курсор тухайн тохиолдолд аль хуудсан дээр аль одоо яхаа мөрөн дээр байна. Тэр мөрөөс доошоо л яхаа хаах үгээ хайж болно гэсэн үг. Ийм сонголт байгаа. Ап гэдэг нь болохоор зөвхөн дээшээ байна. Курсор тухайн тохиолдолд хаана байна? Тэрнээс дээшх мөрөн дотроос л би яхаа нөгөө үгээ хайж болно гэсэн ийм сонголт байх юм шүү дээ. Тэгэхээр бид нэр бол ихэвчлэн баримтыг бүхэлд нь хайлт явуулдаг учраас all гэдэг сонголтыг нь бол авсан байдаг юм аа. За all гэдэг нь сонгоо явуулсан ч эсвэл яхаа би одоо угаасаа курсор маань хамгийн дээрлэл байрлаж байгаа учраас тэрнээс доош хайж болно те. Хамгийн ихэнд ирсэн байгааг би мэдж байгаа. Нэгдүгээр утсан дээр байрлаж байгаа энэ маань. Тэгвэл би down гэдэг чиглэлээ сонгож аваад тэгээд next хийж үзнэ. За надад ямар ч зэн энэ бол интернет гэсэн үг яг дангаар орсон эхний үсэг нь томроо чигсэн юм үг бол олж өгж байна. Нэг удаа оллоо, хоёр дахь оллоо. Би ямар ч хоёрыг оллоо тийм ээ. Дахиад дарсан олдохгүй байна те. Энэ үг бол ерөөсөл яг ийм одоо бие даасан байдалтайгаараа хоёр л байсан байна гэсэн үг. За дараагийн одоо юу боллоо? Сонголт боллоо. Гурав дахь сонголтыг би одоо энэ тайлбарлаж үзүүлье. За гурав дахь сонголт нь болохоор use wildcard гэсэн wildcard гэсэн одоо команд байдаг. Use wildcard. За энэ бол маш их онцлогтой. Би хайлт явуулахдаа хайлтанд оруулж хайх гэж байгаа нөхцөлийнхээ одоо үгийг бол яг үгээр нь биш тодорхой орлуулга тэмдэгт гэдэг би бол ашиглаж бичих юм болцоог олгодог тийм тэмдэглэл юм байгаа. За use wildcard-ыг сонгосон тохиолдолд өмнөх хоёр сонголт нь өөрөө бас бүдэг болж байна. За энэ жишээг би бол өөр баримтан дээр тайлбарж үзүүлье. Эхлээд wildcard маань өөр юу байдгийг сайхан одынхан томоор бичиж байгаа та бүхэнд тайлбарж үзүүлье. За хайх болон одоо салхи үйлдэл ашигладаг орлуулга тэмдэгтэй гэсэн ийм баримтыг би бэлдсэн байгаа. Энэ баримтыг би өнөөдөр бол бүгдийг яхаа энэ телевиз хичээлээр зааж амжихгүй. Тэгэхээр та бүхэн үнийг онлайн хичээл дээр бол ороод бас үзэж болно. Онлайн хичээлээр энэ бол бүтэн хэлбэрээр бол тавигдсан байгаа. За ингээд энийг тайлбарж эхлэе дээ тийм ээ. За дурын нэг шиг тэмдэгтийг хайх гэж бол бид нар тэр нэг тэмдэгтийнхаа бичих зайд нь асуултын тэмдэг тавьчихдаг юм байна. Асуултын тэмдэг. Асуултын тэмдэг тавьсан байх юм бол тэрийг нэг тэмдэг гэж ойлгох нь шүү дээ. За жишээлх юм бол би энэ дээр ST гэдэг хоёр хэсгийн оронд асуултын тэмдэг тавьсан байж гэн ST2-ийн оронд. За асуултын тэмдэг тавьсан байгаа тохиолдолд тийм ээ. Энэ байдлаар би хайлт явуулах юм бол энэ маань өөрөө надад set гэх мэт тийм ээ. ST2-ын дунд ямар нэгэн өөр үсэг орсон. Ийм гурван тэмдэгтэй үгийг надад олж өгч байна. Гурван тэмдэгтэй. Тэрний эхнийх нь S, сүүлийнх нь T, дунд нь болохоор ямар нэгэн дурын тэмдэгт. Ядаж нэг тэмдэгт заавал байх хэрэгтэй. Тэр нь бол дурын тэмдэгт байна гэсэн үг тийм. Ийм байдлаар хайж өгнө шүү дээ. За ингээд нэг тэмдэгтэйг бид нар бол асуултын тэмдгээр төлөөлөлдөг юм байна. Асуултын тэмдгээр. За сайн анзаарч аваарай. Энэ болохоор асуултын тэмдэг бол нэгэн ширхэг тэмдэгтийг төлөөлнө гэсэн үг. Тэр бол нэг байх хэрэгтэй гэж. За хоёр дахь нь болохоор odd гэсэн тэмдэглэг байгаа тийм ээ. Star odd. За 8 тооны дээдэл байрладаг бидний гаран дээр болохоор. За эсвэл тоон төвлөртэй хэсгийн одоо odd байна шүү. Үржих тэмдэг гэж ойлгож болох юм. За odd гэдэг тэмдэг нь болохоор дурын тооны тэмдэгтийг төлөөлдөг юм. Тэр нь болохоор байхгүй гэж болно. Өөрөлдөл нь бол үсэг байхгүй гэж болно. Нэг тэмдэгт байхгүй гэж болно. Эсвэл 1 2 3 4 хийж гэж болно тийм. Хичнээн шавтдаг байж болно. Ийм байдлаар дурын тооны тэмдэгтийг төлөөлөх тохиолдолд бид нар odd-ыг тавьж өгч байгаа. За жишээ болгоод мөн ST2-ын дунд бид нар odd-ыг тавьж гисэн байна. Энэ ST2-ын дунд odd тавьсан байна. Хэрвээ би ийм байдлаар хайх үгээ одоо ийм байдлаар бичээд би ийм үгийг ханаа гэд хайлт явуулах юм бол надад сайд гэдэг үгийг олж өгч болж байна. Start гэсэн үгийг олж болж байна.
Ямар ч тохиолдолд энэ хоёр үг маань S-ээр эхэлсэн D-гээр төгссөн байна. За тэр дунд нь бол хичнээн ширээхэн тэмдэгт орсон байж болох нь шүү дээ. За энэ байдлаар бид нар бол хайлтыг болж байна. За дараач нь болохоор үгийн ихэнд байх ёстой одоо тодорхой үеийг би хайж байгаа бол их багаан тэмдгийг ашигладаг юм байна. За бага гэсэн тэмдэглэлийн болохоор үгийн ихэнтгийг бол хайдаг юм байна. За жишээ болгоо би энэ дээр enter гэдэг үеийг үгийн ихэнд байна гэсэн тэмдэглэлээр хэлсэн байна. Enter гэдэг үеийг би бол блок болгоод ийм хаалтанд авчихсан байж байна. Хаалтанд. За ингээ би хайлт явуулах юм бол энэ надад interesting, intercept гэх мэтээ яг эхний үеинд нь enter гэдэг үг орсон ийм өгөөдөг л олж байна. Гэтэл чи харин энэ бол splinter гэсэн ийм үг бол олж болохгүй гэсэн үг тийм ээ. Яг энэ дээр splinter гэдэг үгэн дээр enter гэдэг үг нь бол дунд нь орсон байна шүү дээ. За үгийн төгсгөл байх юм бол их гэсэн тэмдэглэлийг оруулж гэж байна. Их. Тодорхой блок маань өөрөө за энэ дээр яг in гэсэн юмтай үгийг оруулаад тэгээ ард талд нь яг би их багаан тэмдэг тавьсан байна. Их гэдгээр нь тавьсан байж байна. Тэглээ энэ бол яг энэ үеэд үгийн төгсгөл байх ёстой гэсэн одоо санаа болж байгаа. За би ийм байдлаар хайлт явуулах юм бол энэ бол in within гэх юмтай үгүүд бол олж чадна. Гэтэл харин interesting гэдэг үг бол олохгүй гэсэн үг тийм ээ. Яг л interesting гэдэг дээр энэ гэдэг үг юм үгийн ихэнд орсон байгаа шүү дээ. За ийм байдлаар хайж байна. За мөн тодорхой тооны тэмдэгтүүдийг тийм хайх гэж байгаа бол би яг тэр үгдээ тоочж өгч болдог. За тэр тоочж өгж байгаа тэмдэгтүүдээ би бол ийм дөрвөлжин хаалтанд хийх хэрэгтэй байна шүү дээ. Дөрвөлжин хаалтанд хийсэн тэмдэгтүүд нэг байх хэрэгтэй тийм. Ийм одоо тэмдэгтүүдийн аль нэг нь байх хэрэгтэй гэсэн санаа байна. За би энэ дээр бол жишээ болгоод W N2-ын дунд IO2-ыг бичсэн байна тийм. W N2-ийн оронд бичигдсэн IO2-ын аль нэг нь байх хэрэгтэй гэсэн юм нөхцөлийг тавьж өгч байгаа гэж ойлгож болох юм. Хэрвээ мэдээж ийм байдлаар бидний хайлт явуулах юм бол win won гэсэн хоёр үгийг олно. Энэ тохиолдолд тийм ээ. Win won хоёрыг. За тэгэхээр ийм дөрвөлжин хаалтны хооронд бичигдсэн тэмдэгтүүдийн аль нэг нь байна гэсэн санаа авах нь шүү дээ. За гэгчлэг энэ бүгдийг бол бүгдийг нь одоо яг сайтан дээр бид нар тавьсан байгаа. Та нар сайтан дээрээс нь ороод дэлгэрүүлээ үзэх хэрэгтэй. За бид нар яг энэ хайлтгаа чи хэрэгэлсэн зүйлийг үндсэн баримтан дээр хэдүүлээ хийгэж үзье. За би энэ дэр G үсгээр эхэлсэн дурын тооны тэмдэгттэй. Тэгээ энэ үеийн болохоор үгийнхаа ихэнд байрлал гэсэн юм тэмдэглэлийг оруулж авч байна. За энэ хайлтын нөхцөлийг копид яваад дөрвж байгаа баримтан дээр тавьж үзье. За нөгөө баримт руу хэдүүлээ шилж ин копид тавьсан байгаа. Тэгэхээр хоёр дахь баримтаа бид нар одоо доороосоо нэгэд авчруулна гэсэн үг. За хоёр дахь баримт руугаа шилжиж орлоо. За энэ хоёр дахь баримт руу шилжиж оронготлоо бид нар edit рүүгээ орж агаад find гэдэг командаа сонгож явна. Edit нь өөрөө энд нэгдэн тийм ээ. Очоод клик хийхээр find. За эсвэл бид нар control F дараа нээж болно. За энэ дээр find what гэдэг талбар дээр өмнө бид нар бол интернет гэсэн үгийг хайлгаж байсан. За энэ үгний оронд бид нар төрж байгаа копид авчирсан үгийг paste гэдэг явж байна. За control V гэсэн гарны товчны хослолыг дараад бид нар дэлгэсэн дээр байгаа мэдээлэл солиод авчлаа гэсэн. За хайлтын нөхцөл маань болохоор use wild card байх хэвээр энийг бол сайн анзаарах хэвээр. Би одоо бол зүгээр үгээр нь биш те яг тэмдэгтээр нь биш. Харин орлогод тэмдэгтийг ашиглаж байгаа гэдэг бол тэмдэглэж өгöd хайлт явууллаа. За find next. За find next тавчиг дарах тоолонд энд зөндөө олон үг болно. Олдсон үг болгоом хамгийн гол нь зөвхөн G үсгээр эхэлсэн үгнүүд байгаа даа тийм ээ. За Кирилловскийн G үсгээр эхэлсэн үгнүүдийг бидний долоод байгаа шүү дээ. За ийм байдлаар бид нар бол хайлтынхаа нөхцөлийг өөрөө ямар нэгэн орлогод тэмдэгтийг ашиглаад дурын үгнүүдийг одоо яхаа хайж болох ийм нөхцөлийг бол бид бичих болох юм байна. За дараагийн бидний зорилго болохоор бид нар зөвхөн үгийг хайж одоо олох хэрэгтэй биш. Хайж одоо солих шаардлагатай болдог шүү дээ. Тийм ээ? Ямар нэг үг би бол буруу бичсэн байж болно. Буруу бичсэн үгээ олоод тэрийг бүгдийг солих хэрэгтэй болно. За энэ тэгэхээр бид нэр reflex командыг сонгодог юм байна. Тэгэхээр find and reflex гэдэг энэ сонгоны чинь голын тав нь бол reflex одоо тав байдаг. Reflex гэдэг дээр бид нэр юу хайж болоод яаж солих вэ гэдэг тийм. Хайж болох үгээ бичдэг, олох одоо үгээ солих үгээ бичдэг ийм хоёр талбар гарч иж байгаа. За би энэ дээр scanner гэдэг үг бичье. Бидний баримт дээр scanner гэсэн үг бол байсан. Энэ үг би магадгүй буруу бичсэн байж болно гэж бодъё. Тэгэхээр би энэ scanner гэсэн энэ бичлэгийг арай өөрөөр scanner гэсэн байдлаар энэ үгийг өөрчлөлтөд солио гэж би бодъё л да. Тэгэхээр ийм үгийг хайжуулаад би ийм байдлаар солино гэсэн. За энэ үг байгаа. За үгнүүдээ би бичиж тавьчаад би бол шууд сольж болно. Шууд яхаа replace гэж сольж болно. Эсвэл би үгийг зүгээр хайжуулаад харж болно. Find next гэх юм бол надад тэр үгийг олоод өгч нь. Солигдохгүйс харж байна. Replace гэвэл осон удаага би солино. Гурав дахь сонголт нь бол би replace all гэж бас сонгож болно. Энэ болохоор ерөөсөө тэр үг байгаад бүгдийг солиод өгчдөг. Энэ надад бүгдийг нь автоматар солиод өгчдөг ийм команд байна. За бид нар бол нэг нэгээр нь солих гэж байгаа учраас бид нар эхлээд
тэр үгөө хайж олж явж хагаад find next дарангууд тэр одоо олгож байгаа нэ хайх үгөө олоод бичнэ. Үгөө олчиж байгаа. За тэгээ би энэ үгийг солих юм бол replace гэсэн командыг дарснаа энэ үг маань энэ байран дээр солигдох юм аа. За ингээд солигдоод дуслаа өшөө энэ үг бол олдохгүй байна. Хэрэв байсан бол дараагийн үгийг өөрөө олоод зогссон байж ах хэвээр. Replace-ийг солингуутал чинь дараагийн үгэн дээр өөрөө аянд автоматар очиод зогссон байж байгаа. За ийм байдлаар бид нар бол үгийг хайцлах юм байна тий. За энэ жишээг бол бид нэр өөр байдлаар үзэж болно. За ер нь хүмүүс бол энэ find replace командыг бол өөрийнхөө бичлэгийн хурдыг нэмэх зорилгоор ашиглаж болох юм. Зарим нүгийг бид нар бол товчиж бичдэг тийм ээ. Товчлаа бичсэн одоо хурдтай бичээд өнгөрсөн үгнүүдээ сүүлд нэг мөсөн сольж болно. За магадгүй хэн нэгэн бас тодорхой нэг үгийг байн галаатай бичдэг байж болно. Тэр тохиолдолд бид нар тэр алдсан үгнүүдээ сүүлд нэг мөсөн бүгдийг солиод одоо яхаа зөв байдлаар нь оруулж болно гэсэн үг. За үүнийг хэдүүлээ нэг өөр баримтан дээр нэг жишээ олгоо үзчихье. Тэгэхээр өмнө нэгэлжсэн баримтыг нээж хагаад тэр баримтан дотор товчлсон үгийг оруулж байгаа. За зарим тохиолдолд тийм байдаг тийм ээ. Товчлсон одоо үгнүүд байдаг. Товчлсон үгнүүдийг сүүлд нь үндсэн баримтнаар бүтэн одоо үгээр нь бичих юм шаардлага гарч болно шүү дээ. За тэр тохиолдолд бид нар бол энийг хэрэглэх юм аа. За бүгдээрээ дараачихаа баримт руу шилж оръё. За энэ доотлын одоо стартсан дээр бол нээлттэй байгаа бүх баримтуудын сонгол харагдж байдаг. За тэрнээс бид нар сонгож аваад өөр баримтыг бол шууд дэлгэснээр гаргаж болдог. За энэ баримтын дотроос дунд нь жоохон мэдээлэл бичих хэрэгтэй. За дунд нь мэдээлэл бичиж байгаа. Тэгээд тэр тундаасаа нэг үгийг салхиар одоо оруулж ивэл да. За жишээ болгоо бид нар бол Монгол улсын их сургууль гэдэг үгийг товчлон хэлбэрээр оруулж Moise гэж товчлсон байна тийм ээ. Moise гэсэн үгийг бид нэг байнга одоо энэ үгэнтэр хэдэн ч газар хэрэглэсэн байж болно. За тодорхой текст бичиж байгаа мэдээлэл бичээл Moise гэж тавиад иж болно л дээ. Энэ баримтын дээр, доор, дунд хичнээн хуудсан дээр орсон байж болно шүү дээ. За энийг л би хэрэглэсэн байх юм. За Moise гэсэн байдлаар би байнга товчлогдсон байгаа. За энэ үгийг бид нэр солихын тулд edit гэдэг цэсний га тийм ээ. Стандарт цэснийхэн мөрнөөс edit цэсийг сонгож аваад тэгээд энэсээ replace командыг бол шууд сонгож болно. За бичээд дууссан байж тийм ээ. Бид нар бол юугаа бол бичээд дуусчлаа. Үндсэндээ товчлсон байдлаа зөв жишээ болгоо бичээд дуусчлаа. Edit цэсийг нээлээ. Шууд бид нар find-ыг нээсэн ч болно. Эсвэл энэ доотлолт нь replace гэдэг команд бас өөрөө байж байгаа. Дангаар байж энэ. Control H-ийг дарах юм бол replace-ийг бас нээж болох нь шүү дээ. Шууд replace гэдэг голын таб нь өөрөө гарч ирнэ гэсэн үг. Үндсэндээ нэг л цанх дуулж байгаа. Гэхдээ голын таб нь өөрөө идэвхжсэн байдалтай гарч ирж байгаа. За энэ голын табн дээр нь бол юу хайж олох гэж байгаа? Түүнийг юугаар солих юм бэ гэдэг тийм ээ. Find what replace with гэсэн юм хоёр талбар байдаг. За find what төр нь болохоор бид нэр хайх өгөөж байна. Одоо энэ тохиолдолд бид нар Moise гэдэг тавьчихсан үгийг бичих ёстой. Moise. Харин replace with гэдэг нь би энэ үгийг ийм үгээр солих гэдэг бичих гэж байгаа учраас Монгол улсын их сургууль гэдэг үг бүр дэлгэрэнгээр нь бичнэ. Би яг ийм байдлаар солино гэдэг бол нэг бүслэн бичих ёстой. Энэ дээр. За энэ жишээнд хэдүүлээ энэ үгийг шууд бөөнөр нь сольчих. Өөрөөр хэлбэл би яхаа угаасаа нэг бүх баримтыг бүгдэнд нь сольчих би ойлгож байгаа учраас заавал нэг нь хайж болохгүйгээр шууд replace all гэж сольчих. За тэр тохиолдолд өөрөө Word-оос хичнээн одоо үгийг сольж өгөө гэдэг тийм үр дүнгээр шууд харуулд юм байгаа. За replace all-ыг дарангуутал нь энэ артлын үгнүүд нь солигдож байгаа нь ерөөхдөө харагдаж байна. Энд бол саятай шууд харагдлаа. Тэгээ үр дүн бол гадагсан байгаа да. Үр дүн дээр болохоор Word баримт маань эндээс 3 ийм үгийг болоод сольсон байна гэсэн. 3-ыг ол сольсон байна. За окей төвчид дараад харах юм бол бидний баримт маань яг одоо Монгол улсын их сургууль гэдэг бүтэн орж ирсэн. Одоо 3 газар оржсэн байгаа да. Бид нар Moise гэдэг үгийг 3 удаа бичсэн байсан. Баримтанд дээр тийм ээ. Тэгэхээр тэр бүх үгнүүдээ бүгдээрийг сольж өгч чадсан байна шүү дээ. За ийм байдлаар хийгддэг юм аа. Тэгэхээр ямар байдлаар хийх нь бол яг одоо Word-ээр ажиллаж байгаа хийлэгчний өөрийнх нь бас сонголт тийм ээ. Хүн өөрөө зарим үгийг товчлаа бичиж болно, хурдтай бичих нь бол түүнийг яхаа сольж авч болох юм байна. Эсвэл магадгүй бичээд дуусна дээр нэг хэсэг үгийг дахин алдаа тавьсан байж болно шүү дээ. Тийм ээ. Тэр бүгдээ би алдаа тавьсан үг бол нэг үргэлжлэн би очиж ингээ гараар гүйчээ засч байгаа орно. Ерөөсөө би ийм үг бичсэн байх хэвээр ингэ солих хэвээр байх шиг гэдэг байдлаар нэг мөсөн сольж болно. За хэрвээ эргэлзээтэй байгаа бол replace all-ын биш find next гэж сонгож авчаад тэгээд үг үгээ яг олоод олсон дараад нь би шууд яхаа солиосод явж болно те. Эсвэл зарим үгийг би алдсаж болно шүү дээ. Энэ үгэн дээр энэ үеийн дээр би нэг солихгүй үлдээх юм бол тэрийг солиггүйгээр next нь шууд дараач. Тэгэх юм бол тэр үгээ солиг үлдээгээд дараач үгээ олоод байна. Тэгэл replace. Олсныгаа солиог бол replace, солихгүй бол next-ын дараа дарсан юм гэсэн. За энэ байдлаар энэ командыг хэрэглэх юм. За үүгээр бидний бэлтгэсэн энэ удаагийн хичээл маань
өндөрлөж байна. Та бүхэн өөрсдөө бичсэн баримтан дээр тодорхой мэдээллийг хайж олох салхиуллыг заавал дахин давтаж хийж үзээрэй. Ингээд энэ командыг маш сайн хэрэглэдэг болоорой гэж хүсэж байна. За дараагийн хичээлээр уулзлаа баяртай.